92 оны өмч хөгжлөл бол тухайн үеийн их мэдээлэлтэй байсан хүмүүс аваад одоо хулгай олсоо. Одоо тэгвэл өмч хөгжлөл хийж тодорхой төрийн өмчийг хөгжлөхдөө та иргэдэд хизээ одоо хүртээлтэйгээр өмч хөгжлөл хийж иргэдийн амьдралд нөлөөлүүлж чадах уу? Хоёрдугаарт хувийн хвшлийн аж ахуй нэгжүүд төртөө өрсөлдмөөргүй. Жишээлхэд төрийн банк. За нэгдүгээр асуулт. Хоёрдугаарт нь одоо та бол Монгол Ардын намын дарга 2016 оноос хойш завсаргүй засаглаж байгаа намын дарга. Та гишүүн байсан, сайд байсан, улсын хурлын дарга байсан, ерөнхий сайд байгаа учраас танаас асууж байгаа. Төрийн банкны захирлын цалин 2021-ээс 2024 оны нийлбэр дүнгээрээ 2 тэрбум. Энэ бол төрөөс тэрбумд нь төрж болдгийн нэг жишээ. За Эрдэнэс Монгол байна. Наран зогт гэдэг даргатай байсан. Энэ даргыг та Монгол банкн руу ерөнхийлөгч болгоо явуулсан. Дараагийнхан дарга ирээд хүмүүсийг халж эхэлсэн. Нэг хүнийг халахдаа 100 саяас 300 сая төгрөгийн тэтгэмж өгж явуулсан. За тэгтэл тэтгэмж өгж байгаа энэ дарга нар энэ төрийн өмчт аж ахуй нэгжүүдийн зардал бүртгээд өгöd байгаа. Уг нь бол буруутай этгээд энэ зардлыг төлөх ёстой. Та энийг төлөвлөж чадах уу? За, гуравт нь ажилтнуудын цалин жишээлхэд Эрдэнэс Монгол дээр 5 сая байсан, одоо 12 сая төгрөг болсон. Эрдэнэс Монголын төсвөр нь бол одоо 2022 онд 3 тэрбумын боловсруучны зардалтай байсан. 2025 онд 18 тэрбум буюу 6 дахин өссөн. Энэ нь иргэдийн амьдрал ингэж өсч чадсан уу? Энэ бол зөвхөн танаа намтай холбоотой. За өмч хөгжлийн талаарх иргэний боловсрал тэр 90-ад оныг бодвол эрс сайжирсан байна. Гадаад дотоод өндөр боловсрал эзэмшсэн олон сайхан залуучуудаа баг болж ажиллаж гадны хөрөнгө оруулагч нартай бас хилцээр хийж нүүр дүүрэн суудаг баг олон залуучууд төрж гарсанд би баярлж байна. Тийм учраас итгэл үнэмшил байгаа. Монгол залуучууд энтэй ч хилцээр хийж чаднаа гэдэг. Тийм учраас өмч хөгжлийг ч хийсэн өөр өнцгөр харж чадах юм байна. Тэр 90-ад оны өмч хөгжлийн үедээ харьцуулшгүй юм л. Тийм учраас хамгийн зөв арга зам бол өөрөө ашигтай компаниудынхаа шеэрүүдийг нэгтгээд хөрөнгө оруулалтын сангаа байгуулад түүнийг тэр хөрөнгө оруулалт менежментийн компаниар удирдуулад тэд үнэлгээ аудит хийгээд мөнгө босгох арга зам. Сая одоо Узбек амжилттай боллоо гэж ярьж байна. Энэ зам руу одоо сонголтоо хийсэн. Эрдэнэс Монгол компани та хэлж байна. Эрдэнэс Монгол компани бол хуультай, үндэсний баялагын сангийн хуулиар орлого төвлөрүүлж хууль хийдэг. Буюу энэ төрийн эзэмшлийн 34% ийм Монгол дээр харагдж байгаа 306 мянган төгрөгийг бол энэ компани байгуулснаар хийсэн. 66% нь төсөл хэрэгжүүлээд 34% нэмэн шүү гэдэг зорилготой ажиллах ёстой. Хоёр дахь чиг үүрэг нь. Ийм л хоёр чиг үүрэгтэй. Дээрээс хөрөнгөө удирдах ёстой. Тэгэхээр яг энэ хуулийн чиг үүрэг рүү бүрэн шилжүүл. Дээрээс нь яг одоо энэ компани засаглалын дагуу компани гүйцэтгэлээр санхүүжилт олгодог, гүйцэтгэх захирлууд яадаг тий. Буруутай этгээд тэр үнэхээр шаардлагатай бол төлөвлөх арга хэмжээнүүдийг авна шүү дээ. Тий. Тэгэл явна. Тэгээ гол нь бид бол компани бие даасан байдлыг нь хангуул компани засаглалыг нь дэмжих ёстой.